Hi, Жисигийн Тунгаа байна. Гишүүдийнхаа бизнесийг танилцуулахаар Hamilton Resto Bar-н дээр ирлээ. За тэгээд Снайхаа бизнестэй танилцгаая. За ажлын сайн уу? Өдрийн минь. За танай бизнестэй танилцахаар ирлээ. За ямар гоё юм, баярлалаа. За тэгээ маань бизнесийнхаа талаар товч танилцуулгаа. За сайн байцгаана уу? Hamilton ресторан байна. За манай ресторан бол ерөнхийдөө 30-аас 200 хүлээн авах чадaltaй Монгол Европ хоолны ресторан байгаа. За тэгээд одоо сүүлийн үед дартсны спортоор хичээлэг сонирхогчд бас ирж өргөнөөр өөрчлөх болсон тэр талаараас. За манайх бол 4 сараас эхлээд ийм дартсны хэсэгтэй болсон байгаа. За хэдүүлээ ишээ явах уу тий? За энэ хэсэг маань бол ерөнхийдөө VIP хэсэг байсан. За хүмүүс одоо ерөнхийдөө их спортлог болсон учраас гэр бүлэрээ амралтын өдөр хоолоо идэхдээ хоолоо хүлээх зураа одоо энэ мэтчлээ ингээд хүүхдүүдтэйгээ тоглох ийм хэсгийг бол тогтжуулсан байгаа. За тэгээд 7 хоног болгоны 2 дахь өдөр манай дартсны одон төгс багш маань энд өнгөө зааварчилгаа өгөөд анхан дунд чатны гэсэн тэмцээнүүдийг бас байнга явуулдаг байгаа. Гоё тий. За тэгээд 30-аас 200 хүн хүлээн авах чадaltaй бүх төрлийн баяр ёслол, усны найр, төрсөн өдөр гээд бүх төрлийн баяр ёслолыг хүлээн авалтыг зохион байгуулах боломжтой. Тий. За мөн террас байгаа тий хойдолтой. Тийм террас байгаа. За одоо террас маань бол ерөнхийдөө яг засвараа бол хийгэж эхлэх байгаа. За тэгэхээр ер нь бол 5 сарын 25 гэхэд бол үйл ажиллагаа хийв явагдаад эхэлнэ. За хэдүүлээ хошоо орж танилцгуу тий. Мөн бас нөгөө амар гоё том дэлгэцтэй шүү дээ тийм маань гоё. За хөгжим техник дэлгэцний хувьд бол ерөнхийдөө чанарын өндөр түвшинд бид ер нь бол хамгийн их анхаарсан хэсэг маань бол дэлгэц хөгжим маань байгаа. За энэ террас хэсэг маань бол одоо 5 сарын 25 гэхэд үйл ажиллагаа хэвэн явагдаад эхлэхээр ер нь бол ажлууд маань баг хийгдээд эхэлсэн байгаа. За энэ хоёр байшингийн маань хувьд гэх юм бол 5 сарын турш ер нь бол цагийн төрөөсгүйгээр зөвхөн VIP-гаар үйлчлүүлмээр байгаа хүмүүс маань зөвхөн дотроосоо ууж идэх хоолундаа захиалаад цагийн мөнгө төлөхгүй үйлчлүүлэх боломжтой болсон байгаа. За багтаамжийн хувьд гэх юм бол ер нь бол нэг 8-аас 15 хүн болвол ороод баяр ёслол төрсөн өдрөө тэмдэглэх ер нь бол боломжтой байгаа. Үйлчлэгээ авах боломжтой гэсэн үг тийм. Тэгээд нөгөө family day гээд бас 4 сараас илүү тийм 4 сараас бол сар болгоны эхний 7 хоногийн бүтэлсэн өдөр гэж хийгдэж байгаа. Нөгөө сар болгоны нэгэн гэхээр заримдаа нэгд өдөр, хоёр дахь өдөр янз бүр таардаг учраас амралтын өдрөөр ерөнхийдөө хийгдэж эхэлсэн байгаа. Хүмүүс аюун аягүй дуртай байгаа гэр бүлэрээ ирээд дуртай хоолноосоо сонгоод идэх боломжтой учраас тийм бүфет хоол хийж байгаа. За тэгээд одоо энэ талбайг ашиглаад бол бүгдийг гоё чийлрэх боломжтойгоор засаад 5 сарын 25 гэхэд ашиглалтанд оруулж байгаа юм тийм. Тийм ер нь бол 5 сарын 25 гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд 5 сард ерөнхийдөө төлөвлөсөн ажлууд маань гэвэл 5 дахь өдөр болгоно 5 дээр нэмэх нь 5 бир гэсэн хөтөлбөрөө бас эхлүүлэх гэж байгаа. Ер нь бол сар болгон ерөнхийдөө төлөвлөгөөнүүдээ гаргаад ингээд улиралтайгаа холбогдуулаад ингээд явж байгаа. Тэгээ 5 сарын хувьд бол одоо дулаарж байгаатай холбогдуулаад одоо бир шоу маань болно. 5 сарын 8-нд бас Улаанбаатар хотын UB comedy бас ирэхээр төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр одоо цаг тухай бүрд мэдээлэл нь ороод явна гэсэн үг. 5 сарын 8-нд. Тийм 5 сарын 8-нд. Одоогоор зарлагдсан хөнгөлөлт урамшуулал байна уу? Төлөвлөсөн ажлууд. За одоо ер нь бол манайх байнгын нэгдснээс хойш одоо зарим мэддэгч болж ин зарим мэдгүй хүмүүстэй бас хэлэхэд нэг насны төрсөн өдрийг бол бид нар заалны түрээс авахгүйгээр гаднаас чихэр жимс усундаа бүгдийг нь оруулаад манай ресторанс зөвхөн хоолоо авахд л тэр төрсөн өдөр бол зохион байгуулах боломжтой байдаг. Төрсөн өдөр сэвлэгний найр хоёрын урамшуулалтаа байнга байдаг. За баярлалаа. За өнөөдөр ингээд Снайхаа бизнестэй танилцлаа. Та бүхэн Hamilton Resto Bar-аар өргөнөөр үйлчлүүлээрэй. Баяртай.